Чанар сэтгэл нээлттэй байж ич мэдлэгийг яах нь үйлдэл болгодог. Мэдлэгийг доош нь шингээж оруулдаг. Тэгэхээр бүгдээрээ ингэ надтай хамт зүрхэн дээрээ гараа та би зүрхэн дээр яг зүрхэн дээрээ гэхээс илүү зүрхэн хурдыг хавцаад гэх тээ. Зүрхэн хурдыг хавцаагаа ингэ гараа тавиад за хамраараа амьсгал аваад хоёр хоромд өгжээд удаанаар гаргаарай. Төгсгөлт нь өөр нь орхоо. За дахиад нэг удаа хамраараа амьсгал авлаа. Төгжлээ. Дуустал нь гаргаад. Араас нэх гоё амьсгал ярьж байгаа. За үүний дараа дахиад өөрийнхөө би удирдахгүйгээр та өөрийгөө сонсож аваад үнийг хийгээрэй. Одоо анхаарлаа зүрхэндээ хандуулаад энэ цаг мөч зүрхэн нээлттэй сууж байна шүү дээ. Анхаарлаа зүрхэндээ хандуулаад энэ гоё зүрхний энерги дотор энэ хайрын далаа зүгээр нэг суугаадах. Зүтгэл байвал мөрөө суллаа. Суудал руугаа арай гүн тухлаж суугаа. Энэ их хайр энергийн далаагаас нэгэн хувь хүлээгээд авъя. Нэгэн хувь нээлттэй бай гэвэл болох нөө гэд бие анзаараарай. Болохгүй байвал чангараад байвал зөвшөөрөөрэй. Хүчлэх хэрэггүй. Шалтгаантай байгаа мөн үү? Нэг сайхан буугаад ирж байгааз. Тэгэхээр бид нар нэлээд их догтлол өндөртэй энергитэй байсан мөн үү? Догтлол урам зориг хүнийг үйлдэл хөтэлдэг, тийм ээ? Характилдаг. Бас заримдаа доошоо буугаад миний үйлдэл юу байсан бэлээ? Өгсөөд бууж байсан мөн үү? Доошоо буугаад улам илүү газардаад, тий? Газардах дэлхийн энерги рүү ортоод газардаад оюун санаагаа буулгаж ирэхийн цагт дахиад нэг эдгэрлийн том урсгал орж ирдэг байгаа. Тэгэхээр хэдүүлээ энийг хамтдаа мэдэрлээ.